турш хамт амьдарсан ах トゥ хоёр байжээ. Нэгэн өдөр тэр хоёрын хооронд үл ойлголцол болжээ. Ах トゥ хоёрын хооронд анх удаа ийм зүйл тохиолджээ. Энэ явдал дамжирсаар харилцаагаа таслахад хүргэжээ. Ах トゥ хоёр бие биедээ гомдоод олон жилийн хэрэгсэн тариан талбай багаж хэрэгслээ хувааж авахаар болжээ. Ялахгүй үл ойлголцлоос болж хамаг зүйлсээс салгаад элдв муу үгээр хэлцгээж байж ах トゥ хоёрын хоорондох хүчтэй хэрүүл сүултээ хоёр биенээсээ цэрвсэн нам гүн байдлаар солигдов. Нэгэн өглөө ахынхан гэрт Мужаан иржээ. Мужаан томоо гихчийн багажийн цүнх барьсан байлаа. Гэрийн эзнээс ямар нэгэн хийх ажил байна уу гэж асуув. Ямар ч ажлыг хэдхэн өдөрч дуусгана гэхэд ахынхан толгойд нэг ажил орж иржээ. Тиймээ чамаар хийхэд нэг ажил байна гэж хэлв. Тэр голын эсрэг тал тариан талбай. Миний дүүгийн тариалангийн талбай л да. Өнгөрсөн 4 хоногийн хүртэл энэ тариан талбай бид хоёрын дундыг өмч байсан юм. Дараа нь тэр суух татчихсан. Ингээд бид хоёрын хамт эзэмшиж байсан газрын дундуур одоо бид нарын горх урсах болсон юм. Мужаан та надаар юу хэлхийг хүсэж байгаа юм бэ гэж асуув. Энэ гуйлан модуудаар тариан талбайн дундуур 3 метр өндөр хан бариулмаар байна. Чи хэдэн өдөрч ажиллаж болно. Өөрөө мэдээл хий. Би дүүгийнхээ тариалангийн талбай дахиж хармааргүй байна гэж хэлжээ.